За Монгол улсын нэрийг дэлхийд гаргасан томоохон үйл явдал Америкийн нэгдсэн улсад өнгөрсөн шин боллоо. Counter-Strike 2-ын дэлхийн аварга шалгаруулалт тэмцээн гэж хэлж болохоор Last Major 2025 тэмцээнд тэгээ Монгол зугааг дэлхийн шилдэг 32 багаас одоо шалгарч түүхэндээ анх удаа Аз ТВ-с шалгарч аваргын төлөө тоглолоо. Монгол зугагийн хувьд бол хамгийн залуу баг гэдэг онцлогтой. Түүх хүчигдэх өдрөө. За ер нь бол 15,000 үзэгчтэй зингэлдэхийг одоо байлдан дагуулсан гэж хэлж болно. За Францын Vitality багтай аваргын төлөө тоглосон. За ингээд Монгол зугааг дэд байранд орж 170 мянган долларын шагналыг эзэн боллоо. Ер нь бол даруй төлөв маш сайхан одоо залуучууд байна. Энэ утгаараа бас үзэгчд, дэмжигчдийг тэр аяар нь татсан болов уу гэж харж байгаа. За хоёрдугаарт энэ Монгол зугаад энэ нэр нь бол шууд Монгол шуудыг илэрхийлэхээр сайхан нэртэй. За Монгол зугааг маань бол олон улсын маш олон тэмцээнүүдэд орж за нэгдүгээр байранд 6 удаа шалгарч ирсэн юм амжилттай юм байна. Өнгөрсөн жил ихэд 500 мянган долларын шагналыг сантай тэмцээн шалгаж үзсэн түүхтэй. За монголчууд тоглолтыг өнгөрсөн шин олноороо цуглаж одоо Хүүхдийн парк, Төв талбай, Дархан хот, Степ арена зэрэг газруудад цуглаж үзлээ. Your champions for PMSL. За мөн өнгөрсөн шин томоохон үйл явдал болсон. За Казахстан улсад болсон PUBG Mobile Super League-т Монгол улсын Alpha Gaming баг төрүүлж аваргын цомыг өргөлөө. Захим спортын түүхэнд бас томоохон үйл явдал боллоо.